Юу яцхан guys. Энэхүү гайхалтай өдрийн миний хүргэе. Өнөөдөр хэдүүлээ маш сонирхолтой зүйл хийх болно. Яах вэ гэхээр Монгол нарийн боо бэкеринүүдэд 1-10 хооронд үнэлгээ өгөх болно. Гайхалтай санаа биш гэж. Тэгээ хүмүүс надаас түшгэ. Чи өмнөх одоо амьдарч исэн Франц орноос юуг нь сандаг вэ гэж асуудаг. Миний хувьд бол нарийн боог нь бас нэлээд сандаг. Франц бол бoulangerie буюу бэкерийн газраар бол айгүй алдартай. Тэгээ өнөөдөр хэдүүлээ Монгол нарийн боонуудыг амталж 1-10 хооронд үнэлгээ өгөх болно. Тийм учраас яг одоо хэдүүлээ жүр үрийн хаус салбарт ирсэн байна. Тэгээ хэдүүлээ хамтдаа орж харцгаая. Guys. Вау. Энд чинь миний мөрөөдлийн газар байна уу? Ямар их бүтээгдэхүүнтэй юм бэ? Guys, харж байгаа. Яг бидний багаасаа идэж өссөн жүр үрийн тоортнууд байна. Хамгийн гоё наа, хамгийн гоё наа. Тэг бүгдээрээ гоё харагдаад байна. Энэ бол амар гоё харагдаж байна. Энэ амар гоё харагдаж байна. Би шоколадтай торт нэгтэй аягүй дуртай. Яг ийм хөө шоколадтай торт аягүй дуртай. Ийш ясаа амарсан байна уу? Сайн байна уу? Энэ хоёр хоорондоо ялгаатай үеийн тортнууд нь. Аха. Энэ хурцных нь болохоор сүүн кремний хальцтай. За. Энэ нь болохоор чиз кремний хальцтай гэж. Сүү чиз крем хоёр чи хоорондоо ямар ялгаатай вэ? Чиз клэр бяцлагын хальцтай. Бяцлагны. За. Энэ учраас яг нэгийг сонгох үнэхээр хэцүү мэн. Яг бол бүгдээрээ л аюу гоё харагдаж байна надад. За ийш болохоор чиз крем гэсэн үү те. За энэ дундаас миний хамгийн дуртай энэ шоколадтай бялуул юм байна да. Ер нь шоколадыг бол зүгээр л баавартай өгсөн байна. Энэс харж байгаа. Спартак гоё байна. Энэ нь болохоор 70% шоколадтай. Энэ нь болохоор 50% шоколадтай байхгүй. За. Хамгийн өндөр хувийн шоколадтай нэлээ. Энэ 70 тий. Аха. Тирамисутай биш тий. Тирамису чинь сүүлийн үед аягүй их хүмүүс дуртай болоод байгаа тий. Айгу модон ороод байгаа юм шиг байна тий. Хаасаагүй рейтинг дээр яа. Тий, хаасаагүй рейтинг. Тирамису гэдэг. Энэ бас тирамису биш тий. Аха, энэ 7 инч тэр 9 инч. Энэ чирээ юм уу? Аха. Яг телевизэр шиг юм биш тий. Хэдүүлээ яг одоо бэкерийн тасаг дээр байна. Тэгээд оноо өгөх бэкеринүүдэд одоо шууд сонгож эхэлцгээе. Хамгийн гоё харгалцнуудаа би шууд сонгоод явъя. Тэгээд хэдүүлээ үнэлгээгээ өгнө. Энэ бүр амар алдартай юм байна. Энэ юу вэ? Энэ тэргүүн үү? Тэргүүнээ ямар ч авчих юм. Түүх бүр юм талхан урт тэргүүн байна. Энэ бүр маш сонирхолтой харагдаж байна. Sorry. За үлсэндээ баахан юм авчихгүй. Дараач илүү гарахгүй. Манай зурлаач байгаа, манай эдитер байгаа. Олуулаа идсэн огт нь тааргална. Газар идсэн гахаа тааргалдаггүй. Мэдж байгааз. Энэ бүр амар сонирхолтой санаж. Яг ийм Францд байдаг. Гэхдээ ялгаа нь юу вэ гэхээр энэ шоколадтай юм. Францын болохоор үзэмтэй. Pain au raisin гэдэг айгүй алдартай юм байдаг. Намайг дагаад хэлээрэй. Pain au raisin. Raisin гэхээр үзэм гэсэн үг Францаар. Pain гэхээр дасах гэсэн үг. Тэгээ ялгаа нь юу вэ гэхээр энэ шоколадтай юм. Үзэмтэй биш. Шоколадтай тэргүүн амсээ. Кремтэй тэргүүн. Энэ амар гоё харагдаж байна. Энэ аакстай тэргүүн гэж юм. Маш сонирхолтой сонсогдож байна. За харж байгаа. Жүр үрийн хамгийн борлуулалтаараа тэргүүлж буй нарийн боомнуудыг авчлаа. За энэ үүс талхнууд байна. Дараа талхаа тусна гэрлүүгээ авч явах юм биш үү? Одоо болохоор хэдүүлээ шууд нарийн боомн дээр луунтэй кекс. Окей. Маш сонирхолтой. Луун дотроо байгаа юм шиг байна. Луунтэй кекс дээр амар сонирхолтой сонсогдох юм. За ийш юу вэ? Харцгаая. Сайн байна уу? Вау, энийг араа. Энэ шууд нүдэнд өгч чинь. Шоколадтай бялуу. Шинэ шоколад хоёр шууд нүдэнд өгч чинь. Ягаад ч юм. Энэ зүгээр би зүгээр шоколадын дуртай болохоор л ингэж байгаа. Ер нь бол нэг шоколадтай бялуу. Та хэд бидний үнэлгээ хэлнэ. Та хэд дараа нь хамгийн ойрхон жүр үрийн салбараас ороод авч болно гэсэн. Өөр ер нь хүмүүсийн хамгийн их авдаг нь аль нь вэ? Хүмүүс хамгийн дуртай. Тийм үү. Чизкейк нэг авъя. Тэрвэр чизтэйг нь авъя. Ер нь бол чизтэй бялуу, чиз крем нэлээд их байд юм байна тий. Манай зурлаач нэрнүүдийн цээжлээрээ дараа яг үнэлгээ өгөхдөө андуурч болохгүй шүү. Энэ ямар зэвүүн харагдаж байна. Надад шоколадтай юмнууд нь яри бүр ингээд юу харагдах юм. Яана баахан шоколадтай юм авчих үү. Би нэрийг дандаа шоколадтай юм авах гээд байна. Сонгосон юм дандаа шоколадтай юм авах гээд. За шоколадгүй хүмүүсийн хамыг авдаг
Бялуу гэж явах уу? Кекс гэж явах уу? Эдгээр за. Пирогч аль нь вэ? Эдгээр биш үү? Алимтай пирог байна. Хацтай байна. Хацтай пирогноос нэг авчи. Маш сонирхолтой харагдаж байна. Өглөөний цайгаа махан юмнууд хүртэл байгаа юм байна. Та харж байгаа. Хот догнууд байна. Бүрүүд байна. Сэндвичнүүд байна. За энэгээр таартнууд байна. Харж байгаа. Алтан сувдан холцтой тийм таартнууд байна. Кроссант биш үү? Шоколадтайг нь авчи. Guys, би маш сонирхолтой зүйл оллоо. Францд байдаг croissant маань Монголд croissant гэж зарагдж байна. Монгол croissant. Guys, гайхалтай. Өнөөрөө амталцгаая. Би бүр сэтгэл догтолчлоо байна. Энүүгэр чинь чатарны шүүс, үзмний шүүс, ансны шүүс, нэрсний шүүс, байхгүй шүүс алга. A few moments later. За. Бэлэн үү guys? Би бол бэлэн. Ийм амттай зүйлсийг идэхэд бэлэн биш хүн гэж юу байх вэ? За шууд хамгийн сонирхолтойгоос эхлэе. Хамаагүй. Би бүр догдлоод байна. Яг одоо хэдүүлээ. Croissant буюу Монгол croissant амсч үзцгээе. Франц croissant-оос ямар ялгаатай байна хэдүүлээ. Амсч үзцгээе. Үнэр нь бол яг Франц croissant ижлэх юм байна. Харж байгаа. Санснаас хамаагүй ойрхон амттай байна. Франц croissant-оос. Ер нь бол баг ижлэх юм байна. Та намайг худлаа ярьсан гэж бодож иж магадгүй. Шоколадтай болохоор надад илүү гоё. Франц яг нөгөө оригинал croissant байдаг штэ. Шоколадгүй зөгийн балтай аюугаар маслтай. Шоколад орчгороо бүр надад аюу гоё. Гэтэ тийм хар шоколад нэг биш тийм зөөлхөн шоколад. Уг нь амтлаа гэсэн би бүр яг идэх нь байна. Гоё юм шүү. Шууд 10-аас 9.5 гэлөө. За түр ходоодондоо жоохон зай үлдээхгүй. Би бол энийг идчих гээд шүү. Энийг надаас яг одоо холдуулаарай. Аха, энийг надаас холдуулаарай. Яг одоо энийг надад цаашаа нуу. Хамгийн далд газар нуу. Цоож ил. Дараагийнх нь. Урт тэргүүн. Танаас нь ч ихэлж чадсан болно. Яг л нөгөө багаасаа идэж өссөн тэргүүн байна. Зөгийн балтай ингээд мастай гоё ингээд амтсан юм шиг санагдаж байна. Уртыг нь бол үлдсэн үедээ идвэл хангалттай дуусчих юм байна. Тэгээ муухай чигэрдэг биш. Айгуу зөөлхөн бас зөгийн балт шиг зөгийн бал масл хоёр ингээд холиод турхсан юм шиг бараг тэгсэн баха ер нь. Энэ тийм нэг олон янзын овцонд нэг дуртай биш хүмүүст бол яг гой цогцсон. Бүр яг гой цогцсон. 10-аас 7.5. За дараагийнх нь юу вэ? Явцгаая. Энэ бүр нэлээд сонирхолтой байна. Алдар шоколадтай байлуу. За guys хүсэн хүлээсэн шоколадтай байлуу. Энэ баг хэдэн хувьтай юм бэ? Энэ баг 70-80% бас байгаа хаа. Яг л цэвэр шоколадтай байлуу. Битлийн кремтэй шоколад нь амар гоё юм байна. Илүү таалагдаж байна. Кофетэй уул амар гоё санагдаж байна. 10-аас 8. Би өөрөө шоколад нь бас дуртай болохоор ийм үнэлгээ өгч магадгүй. Тэгээ энэ түрүү нийгэм амар сонирхолтой гэсэн. Алим үзмний шүүс гэж байгаа байхгүй юу? Guys. Алимны шүүс биш. Үзмний шүүс биш. Алим үзмний шүүс. Та өмнө сонсч байсан уу? Монголын анхны алим үзмний шүүсийг хамтдаа амталцгаая. Яачгүй алим амтагдаж байна. Ер нь бол яг л нэр шиг яг л алим үзмний шүүс солилцсон юм шиг л амтагдаж байна. Илүүчгээ дотоочгүй 10-аас 7.8 өглөө. Яг л жоохон илүү чихэр нь илүү хуц амтагдаж байна. Илүү чихэрлэг ундаан дуртай хүмүүст бол илүү гайхалтай төгс зогцсон. Тэгэхээр guys, тун удахгүй бидний хайртай шинэ жилийн баяр, шинэ оны баяр болох гэж байгаатай холбогдуулан Жүр үр компани маш гайхалтай хөтөлбөр зарласан байгаа. Та бүхэн Жүр үрээс хайпи болон брэнд бялуунууд худалдаж авахаар бялуугаа идэж дуусны дараа доор нэг захиа байвал та бүхэн хонжуур хожлоо гэсэн. Тэрхүү 100 ширхгийн захианы 3 супер шагнал нь юу вэ гэхээр Хайнан, Бээжин, Таиланд руу аялах эрхийн бичиг байгаа. Үлдсэн 97-нд Жүр үрээс одоо худалдаж авах, худалдаа хийх бэлгийн одоо ирэх байгаа. Хэрвээ та нар бялуугаа аваад доороос ийм дугтуугаа олох юм бол та Жүр үрийн өргөө салбар дээр аваачаад шагналаа авах боломжтой байгаа шүү. За тэгээд та бүхэн шинэ жилийнхээ бялууг Жүр үрээс сонгоод азтан болоорой. Хөтөлбөр 12 сарын 1-ээс 12 сарын 25 хүртэл үргэлжлэх байгаа шүү. Тэгэхээр идэвхтэй оролцоорой. Guys. За алдарт шоколадтай тэргүүн. Францын үзэмтэй талхтай яг ижлэхэн харагдаж байна. Би тааштай хайрцуулъя. За энэ шоколадтай тэргүүн байна. Энэ үзэмтэй талх байна Франц. Айгу ижлэхэн харагдаж байгаа зү. За
Франц үзмтэй талахтай бас яг ижлэх амттай байна. Ер нь бол Францын буланжироос нэг дутаадах юм алгаа. Яг Францын бол Парисын бейкеринүүд бол яалч хүн нөгөө үүх түүхээрээ бүр ингээд хэдэн зуун жил ингээд ядсан болохоор яалч хүн нэр хүн өндөр байдаг. Нөгөө яг гоё юм. Би жоохон хурц болов гэж айж ирсэн ер нь бол зүр үрийнхний өмнөөс айж ирсэн ер нь бол. Тэгэхэд бол гайгүй байна. Тэгээд нь бараг үзм шиг амттай байх. Ягаад ч юм би өмнө дандаа нөгөө үзмтэй талхыг идчихсэн болохоор ингээд нөгөө хараад миний тарих өөрөө тэр чигтээ үзм амтлаад байх. Дайггүй 10-аас 8.5. Ааштай юм биш үү? Дотор нь ааш амттай байна. Ааш тийм үзм юм шүү дээ. Үзм байгаа дотор нь үзм амттай байх надаа. За цадаж болохгүй шүү түшгээ. Цадах гэдэг шүү. За нөгөө алдарт чиз бялууг хамттай амталцгаая. Тэр чизлэг байна хамттай харцгаая. Ястагтай бялууг гэхэлэр нэг жоохон сонин сонсогдож байгаа. Тэгээд яг идэхээр амталгаад бүр амар таарад байгаа бялуутай бэлтгэний амт нь аюу сонио. Энэ гэхдээ надад амар таалагдсан. Энэ зэвүүн юм байна. Энэ зэвүүн юм биш үү? Би яг үгээр юу гэж хэлхийг мэдэхгүй байна. Бэлтгэн бялуу гэхэлэр нэг жоохон гаж сонсогдож байгаа. Идэхээр бүр амар гоё. Би баг 9.7 өгч гээд байна. 9.7 guys. Энэ бүр амар гоё амт байна. Өмнө бэлтгэл бялуу гэхдээ идчихсэн гэхдээ яг иймиг бол идэж байгаагүй. Өстой гоё юм байна. Та цээжлээрээ зэ халаг чиз бялуу гэдээ идээрээ за. Надад итгэхгүй бол өөртөө идэж үзээрэй. Энийг надаас холдуул анхаа. Энийг цоожил цаана. Төмөр сейфэнд оруулаад цоожил. Гадаа машины багажинд оруулаад наатаа машинаа цоожил. Гэхдээ би яг одоо наач дуусах гэдэг шүү. За нэгд жоохон сонирхолтой юмудраа явсан юм чинь луунгийн кекс амсцгаая. Луунгийн кекс гэхэлэр сонь сонсгож байгаа. Луун гэсэн мөртлөө кекс. Юу гэж нүвэ түшхээ. Бочинтой ба та юу яриад байгаа юм бэ гэж бодож иж магадгүй. Яг сайн дэсгтэй бялуу шиг нэрнээсээ бүр эрс байгаасаа тий. Хажуу талаасаа самар нь харагдаж байна. Энэ одоо самар нь л байлгүй дээ бодвол тий. Огчнууд нь бүр хажуунаас ингээ харагдаж байна. Нүмер амар өрмөц цанд бас. Аюу хурдан цадах юм байна. Чихэрдгийн үе чихэрдэг заяа. Гэтэ энэ нэг дуунтай болохоор нэг юм нэг тоол идэж байгаа юм шиг мэдрэмж төрөд. Тэг бас овоо бас жинтэй юм байна. Яг энэ амтанд дуртай хүмүүс байж магадгүй. Гэтэ миний яг чихэрдгийн амт шин 10-аас 6.8 өглөө. Энэ амтанд дуртай нэг хүнийг таних юм байна. Ямар гоё ингээд дайрах нэг хүнийг би мэднэ. Тэр хүн дайварч өгнө. Зя. Арцтай тэр хүн. Арц. Бага хот нэг ааштай боо гэж байсан юм а юу гэдэг юм. Ааштай боо байдаг ус яг тэр амтдаг чинь. Одоо энэ үзэмтэй байна. Аарч үзэм тэгээд тэргүй 10-аас 8.2 өглөө. Алдарт энэ чи үлээ. Тэр guys. Яг үгүй хэдүүлээ алдарт таартыг амлах чинь. Францаар таахт гэж нэрлэдэг. Монголоор таарт гэж нэрлэдэг. 99 кратын алтан сувдан шигтгээтэй Монголын анхны таартыг болчтой амтлах гэж байна. Жоо соёлгүй бүдүүлэг дадчих та. За яах. Окей. Дотор нь ногоон өнгөтэй юм байна. Мача юм болов уу? Ногоон өнгөтэй болов. Энэ амар хөөрхөн юм байна. Амд ороод бутарж байна. Алтан сувдан шигтгээ зүгээр идэж байна. Баавартай биш гэж юу. Одоо ямар их юм бэ? Энийг сувдан шигтгийн амтыг хийхэд амар хэцүү байна. Гэсэн мөртөө ингээд сувдан шигтг энэ гурван амт нь хоорондоо амар таарад байна. Тэгээ зүгээрс нэг гоё чимэглэл биш юм биш үү? Ингээд хамт нь идэхээр энэ гурав нь хооронд айгүй таарсан. Би энэ таартанд 10-аас 9 өгөхөр юм байна. Өмнө амлаж байгаа үгүй тийм содон санагдаж байна. Содон шигтний хатуу биш амархан бутарж байна. Ер нь бол дайггүй. Энийг надаас холдуулаарай. Анхаа. Цоожлоорой. Сейфэндээ хий. За хаттай пирог. Хад жимсийг та мэдэх бах. Би бага багт хаданд аюу явдаг байсан. Ах нартайгаа. Пирогийг бас Францд юу нэлээ алдартай харж байгаа. Хүү хадна шууд үнэрч. Бүр холоос үнэрч чи үнэртэй. Шууд үнэрч байгаа сте. Хадна шууд үнэрч чинь. Хад жимс. За. Хастай пирог. Guys. Окей. Айгу хорт юм байна. Энэ гоё юм байна. Энэ дайггүй юм биш үү? Энэ тэгээ чизтэй юм биш үү? Угаасаа бэлтгэн крем гэсэн юм байна. Яг нөө түрүүний содон амт ер нь бэлтгэн крем чинь дайггүй юм биш үү? Түрүүн би нэг ойлгохгүйсэн тортон дээр бэлтгэн крем бид нар хэлэхээр бэлтгэн кремийг үнэлэх үнэлэмж маань өслөө. Зүр үрийнхний ачаар. Ядангуяа хад жимсэн дуртай хүмүүс бол энэ мэдэн тааддаг. Талуун клиптэн цайтай ч юм уу те хар цайтай энийг хийдүүлэх амар гоё санагдаж байна. 10-аас 9. Энийг холдуулаарай. Анхаа. Натаа цаашаа шидээрэй. Машин руу шидээрэй. Гяс цоожил наадах. За сүүлийнх нь. Энд чи үлээ. Кремтэй дэргүү. Guys.
кремтэй тэргүүн. Хамгийн классик тэргүүн. Багасаа идэж өссөн тэргүүн маань харагдаж байна. Дурсамжмаас идрэх нь. Би Монголд ирээд ерөөсөө тэргүүн идээг байгаа. Би хэрвээ энэс идээд ойлвол битгий гайхаарай guys. За ёо. Хамгийн гол нь хазах мэдрэмж нь бүр яг дурсамж нэрэ. Бүр яг дурсамж. Гайхалтай амт гэхээс илүү гайхалтай дурсамж байна. Бага хахад энэ тэргүүн ч өстэй хамгийн гоё ид байсан. Бидний багт хуралцсан тэргүүн байдаг гэсэн. Ингээд айгүй зөөлөх амттай. Дотроо кремтэй. Крем ч гэсэн айгүй зөөлөх юм байна. Нэг зөөлөн илж байгаа юм шиг амтанд дуртай хүмүүс бол энэ яг зогцсон. 10-аас 8.5. Энэ айгүй гоё юм. Энэ бас яг нэг халуун харцаатай идвэл бүр яг гоё санагдсан. Яг гоё тохирох юм байна. За, тэгэхээр guys, өнөөдрийн ялагч нараа тодруулцгаая. Шингэн хүс эмгтээчүүдийн аваргаа эхлээд шалруулъя. Эмгтээчүүдийн аваргаар 3, 2, 1. Дараа үзмийн шүүс тодорж байна. За, эрхэм хүндэд үзэгчтэй. Яг одоо сэтгэл догдлуулсан мөч ирж байна. Жүр үрийн зохион байгуулсан оны шилдэг амттай нарийн бов шалруулах тэмцээний ялагч яг одоо тодорхойно. Тэгэхээр өнөөдрийн оролцогч нар маань бүгдээрээ их гоё амттай байлаа. Гэхдээ миний гарт яг одоо 2 нарийн бов амттан байна. Энэ хоёрын аль нэг нь энэ оны шилдэг нарийн бовоор шалгах болно. Эхний 2 дугаар байранд орсон нарийн бов юу вэ гэхээр дараа croissant буюу Монгол croissant байна. 2 дугаар нарийн бов нь юу вэ гэхээр 3, 2, 1. Дараа алаг чиз бялуу байна. Энэ хоёр маань өөр өөртөө онцлогтой, өөр өөртөө гэсэн хэм маягтай маш хүчтэй хоёр өрсөлдөгч байлаа. За тэгээд яг одоо хэдүүлээ ялагчийг тодруулцгаая. Энэ хоёрын хооронд бол би нэлээд эргэлдсэн. Эргэлдэж 3 өдөр 3 шөнө бодсны эцэст би ялагчаар croissant-ыг тодруулж байна. Баяр хүргэе. За ингээд та оны шилдэг нарийн бов шалгарлаа. Сэтгэлээ хэлнэ үү? За та одоо түвшгийн ходоод нь хамгийн түрүүлж орох эрхийг авлаа. Сэтгэл ямар байна? За одоо таны шууд бичлэг дуусаа шууд иднэ. Сэтгэл ямар байна? За. За тэгэхээр guys, ийхүү бидний өнөөдөр зохион байгуулсан бейкери аврах шалруулах тэмцээн маань өндөрлөж байна. Яг одоо би явж бялуугаа сонголоо. Тэгээ одоо шинэ жил ойрч байна. Guys, шинэ жилийн бялуугаа та жүрүүрээс аваарай. Тэгээд гоё хөтөлбөртэй, хонжууртай давхар бас гадагшаа аялах юм билүү? Хин мэдлээ. Тэр би аялж та намайг булгаацсан гэхгүй үстэй. Би хайнан руу яваад алга болно штэ. Бичлэгээ хийхгүй нэг хэд хоног. За тэгэхээр guys бүгдээрээ эртээ бүртгүүлээд лайк дараарай. Тэгээд дараагийн бүсээр уулзлаа. Түр баяртай guys. Миний croissant таан байна.